Шинээр бодлогдсон замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль гарснаас хойш жолооч нарт ноогдох шийтгэлийг давхардуулан олгодог болсон. Эхлээд торгон тэгээд бас зөрчлийн оноо гэх юмыг нь хаасна. Нэг зөрчил дээр хоёр шийтгэл онооцож байгааг нь зүүрлвээс мөнгийг нь дээрэмдэж аваад дээрээс нь зодоод явуулчихж байгаатай агаар нэг юм. Уг нь дээрэмчт ч гэсэн бас ихтгэлтэй байдаг л да. Юмыг нь авчихсан юм чинь зүгээр явуулчихж болно да. За цагдаа нар ч яг тушаал биелүүлж хууль мөрдөж байгаа хүмүүс торгох гэсэн бол торгожл таарна. Оноо хас гэсэн бол хасчил таарна. Гэхдээ торгуулийн хууц бүртгэгдсэн л бол автоматар хасагддаг болгож програмчлсан юм шиг байгаа. Ер нь бол маш их нотой хууль болсон л да. Улсын төсвөөс 2 тэрбум ширхэг төгрөг гаргаж онлайн холбоотой 400 ширхэг полис ридер хэмээх төхөөрөмжийг авч өгсөн. Тэр багцсан сүлжээгээрээ дамжуулан жолооч нарын бүхэл мэдээллийг унших чадaltaй. Харин ийм их хөрөнгө зарлагдаж гаргасан боловч бичиг баримтаа мартсан тохиолдолд 48 мянган төгрөгөөр торгохон заасан байдаг. Набооронд өнөө зөрчлийн оноо дагалдана. Хэрвээ тэрхүү жолоочийг хэн болохыг нь жолооны эрх нь хүчинтэй юу гэдгийг тодорхойлж чадахгүй юм бол тэр хар үнэтэй багцыг яах гэж авч өгч мөнгө өрсөн юм бэ гэх гомдол тасрахгүй байна. Энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслэр залхатлан бичиж яншиж байгаа боловч дургуйд хүчгүй дарга нар дүлийдэн боргисоорсон. Шудраг байцгаая гэж орилохоор шудраг болчихдог, шудраг дүртэй харагдчихдаг юм бишээ гэдгийг манай чанга холоотой ерөнхийлөгчийн жишээн дээрээс бид маш сайн ойлгож авсан. Орилсноороо шудраг болчихдоггүй гэдг нь нэг л батлагдсан тул эрхэм дарга нар та бүхэн үйлдэлээрээ энэ мэт шудраг бус зүйлсээ засаж залруулаач. Энэ мэт юмаа эхэлж засаж залруулчаад дараа нь орилбол арай л өнөмсөлтэй сонсогдноо доо.